Бидний хүлээх ёстой, хүлцэх ёстой, юм бүхний зориулах ёстой хамгийн том хариуцлага бол хүүхэд. Тэднийг өсөж том болтол томчууд бидэл бие сэтгэлийн тэтгэж нийгэмд ямар хувь хүн болж өсөхийг шийдэж байна. Монголчууд бид үүнийг хүүхдээр хүн хийх гэж хамгийн ойлгомжтойгоор хэлцдэг билээ. Хүүхдүүд үг яриагаар өөрийгөө хангалттай илэрхийлж ойлгуулж чадахгүй байх нь бий. Харин тэдний сэтгэл хөдлөлийг ажиглах юм бол юу хүсэж байгааг нь мэдэх боломжтой. Гэвч эцэг эхчүүд бидэнд тийм цаг зав, мэдлэг хомс байдгаас хүүхдүүдтэйгээ дутуу ойлголцдог байна. Та хүүхдээ юу хүсэж байгааг ойлгодог уу? Би бол ойлгох ёстой гэж боддог. Би өөрөө ойлгодог. Одоо ингээл уйлж муйлж байгаагаар нь ч юм уу за одоо ингэж ин даа гэж баримжаа аваад ингэж байгаа юм болов уу гэл нэг мэддэггүй байх гэж шууд өөртөө хөсөлтөөр ойлгох гэдэг байна. Өө юм арай л ойлгодог. Яг тухайн нөхцөлд ойлгохгүй байлаа ч гэсэн дараа нь тэрийг ойлгох гэж юу болсон тухай ярих гэж хичээдэг. Ер нь бол цаанаасаа л мэдэрч шүү дээ. Ер нь яг юу хүсэж байгааг нь бол зарыг алдахгүйтэй их юм бол. Тархины хөгжил. Бидний тархи нь бага тархи, дунд тархи, их тархи гэсэн 3 хэсгээс бүрддэг. Эдгээрээс дунд тархи, их тархи нь бидний өдөр тутмын шийдвэр гаргалтанд хамгийн ихээр нөлөөлж байдгийг тархи судлаачид баталсан байдаг. Дунд тархи буюу сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг нь их тархи болох сэтгэн бодох хэсгээс илүү хурдан ажилдаг тул ямар ч хүн сэтгэл хөдлөлөөсөө болж буруу зүйл хийх нь бий. Иймээс бид сэтгэл хөдлөлөө таних, тэрнийг удирдах чадварт суралцсанаар амьдралын харилцаа, нөхцөл байдал бүхэнд зөв шийдвэрийг олж, зорилго тэмүүлэлээ амжилт болгон биелүүлэх боломжийг өөртөө бүрдүүлж байдаг. Зөв хариу үйлдэл, зөв сэтгэлгээ гэдэг нь ердөө л дадал юм. Харин үүнийг багаасаа зөв хэвшүүлэх хэрэгтэй. Хүүхэд гэдэг өөрөө одоо маш олон төрлийн, олон янзын сэтгүү онцлогтой, сэтгэлгээний цар хүрээтэй хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр болгонд ингээд яг нэг тийм хайрцаглагдсан, баригдсан, яг л энийг л сур гэд ингээд орхичиж бас болохгүй. Тэгэхээр өнөөдөр хүүхдүүдэд ямар чадвар хэрэгтэй байгаа юм бэ гэхээр 21-р зуунд хүүхдүүдэд маань илүү soft skill буюу нөгөө уян чадварууд гэдэг те эдгээр чадварууд аягүй хэрэгтэй байгаа даа. Тийм учраас бид нар EQ чадварыг бага наснаас нь яагаас суулгаж болдгоо юм бэ гэдэг ийм зүйлийг олж хараад бас энэ дээр судалгаа шинжилгээ хийгээд сургалтандаа аруулаад хөтөлбөрөө боловсруулад яг Q-KDs гээд үндэсний одоо хөтөлбөрийг бэлтгээд цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй мөн одоо 6-аас 12 насны хөгжлийн төвийн хүүхдүүдтэй бол заагаад ингээд явж байгаа. Тэгэд маш амжилттай болоод үр дүнгээ бол өгч байгаа. Q Education Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Цогтхүүгийн Алтан Сор 2007 онд Монгол Улсын их сургуулийн олон улсын сэтгүүл зүйн ухааны бакалавр, 2012 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистр, 2013 онд Дээврийн их сургуулийн төслийн удирдлагын дипломын сургалт, 2016 онд Калифорни мужийн их сургуулийн боловсролын удирдлагын магистр, 2017 онд Харвардын их сургуульд мэргэжил дэвшлүүлэх сургалтыг тус төгсжээ. Мөн 2018 онд Six Seconds байгууллагын эдгэмжлэгдсэн EQ Educator болсон байна. EQ Kids хөтөлбөр. Тэгэхээр яг хуу EQ хөтөлбөр гэдэг ингээ ярихаар яг энэ бол Монголын хувьд бол манай яг Монголын боловсролын салбарын хувьд бол маш цоо шин одоо хөтөлбөр л дөө. Бид бүхэн Монгол хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ чадварыг хөгжүүлэхийн тулд хөтөлбөр болон контентыг цувралаар бэлтгэн хүргэж байгаа. За хөтөлбөрийн хувьд аваад үзэх юм бол бид нар яг Монгол хүүхдүүдийн нас сэтгэл зүйн онцлог тохирсон ямар арга зүйгээр ямар хичээл оруулах тохиромжтой вэ гэдгийг сэтгэл судлаач болон багш нарынхаа багаар төлөвлөгөөнд оруулж боловсруулдаг байгаа. Харин одоо сэтгэл судлаачтай тэр бүр очиж чадахгүй, EQ чадвараа хэрхэн хөгжүүлэхийг мэдэхгүй байгаа тэр хүүхдүүдэд зориулаад сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа хөгжүүлэх юм цуврал номыг бол бид нар одоо гаргаад байгаа. Энэхүү цуврал ном маань хүүхэд өөрийнхөө сэтгэл хөдлөлөө таних, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, өөрийгөө дэмжиж сэтэлжүүлэхийн чадваруудыг хүүхдэд одоо олгодгоор онцлог байгаа. Энэ чадвар ерөөсөө нийтдээ
хүний одоо амжилтын 70%-ийг бий болгож идэг гэд эрдэмтэд хүртэл тогтоочихсан байгаа. Энэ чадварыг маань одоо хөгжилтэй оронд болвол self science буюу одоо өөрийгөө шинжлэх ухаан гэдэг бүр бага наснаас нь цэцэрлэгээс нь эхлээд заадаг. Яг нь сургууль цэцэрлэгүүд зан чанар, харилцаа гэдэг одоо ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг боловч яг одоо тэр нийгэмшгүй болоод EQ чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийг бол одоогоор бол хэрэгжүүлдэг сургууль цэцэрлэг бол байхгүй байгаа. Хүүхдийг багаас нь өөрийнхөө сэтгэл хөдлөлөө ойлгодог, өөрийнхөө юунд дуртай, юунд сайн гэдгийг ойлгодог болгохын тулд манай сэтгэл хөдлөлийн оюун ухааны хөтөлбөр маань хүүхэд эцэг гих цэцэрлэг гэсэн 3 холбоонд ажиллах нь манай хөтөлбөрийн хамгийн гол зорилго нэгдэг. Манайх бол бас нөгөө American 6 Seconds гэдэг одоо байгууллагатай хамтарч ажилладаг. Үнгээрээ дамжуулаад одоо сэтгэл зүйчтэй багш нарыгаа одоо сургах яг энэ чиглэлээр хүүхдийн EQ-г assessment хийх буюу үнэлгээ хийдэг. Үнэлгээ хийх тэрнийхээ дагуу хүүхдэд зориулсан одоо хөтөлбөрт нь цэцэрлэгийн хөтөлбөрт нь одоо хэрхэн тусгаж өгөх вэ гэдэг дээр хөтөлбөр боловсруулалт манай багийнх нь бас хийж байна. Хүүхдийн цогц хөгжлийг дэмжигч Q Education Group нь ирээдүйдээ итгэлтэй, амжилттай, аз жаргалтай дэлхийн Монгол иргэнийг бэлтгэх алсын харааныхаа хүрээнд Q Kids цэцэрлэг 6-аас 12 насны хүүхдэд зориулсан Q Institute болон сонирхолтой шинжлэх ухааны хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Nati Science хүүхэд хөгжлийн дөвүүдээрээ дамжуулан өдгөө 2-оос 16 насны 6000 гаруй хүүхдэд хүрч үйлчилсэн байна. Кембрижийн англи хэл, шинжлэх ухаан, EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хөгжүүлэх сургалт хөтөлбөрүүдийг цаашдаа ч хүүхдэд чанартайгаар хүргэхийн тулд мэрэгжлийн сургууль хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач, багш хамт олонтойгоор үргэлж өсөж хөгжин үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Бага насны хүүхдийн хөгжил тэр дундаа сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол хамгийн чухал гэдгийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн байгаа. За энэ юу юм бэ гэхээр бага насны хүүхдийн хөгжил нь хизээч алдаж боломгүй алтан үе юм байгаа. Энэ яг алтан үе дээр нь хүний хөгжлийн үндэс суурь нь тавигдчихэдэг гэсэн үг. Тэгэхээр одоо эцэгчүүд болон насанд хүрэгчид маань болохоор цэцэрлэг гэдгийг хүүхдээ үлдээгээд ажилдаа явдаг ийм газраа гэж битгий бодоосай. Энд бол тухайн хүүхдийн хөгжлийн хамгийн суурь тавигдчихэдэг юм шүү гэдгийг бас чухалчилж бас хэлмээр байна. Тэгэхээр энэ үеийг бид нар алдалгүй одоо хөгжүүлэх нь маш чухал юм а гэж л үзэж сургуулийн өмнөх боловсрал болоод яг энэ бага насны боловсролоос эхлэе гэж Q Education Group-ыг байгуулсан. Тэгээ энэнийхээ ч хүрээнд одоо яг хүүхдийн хөгжилтэй холбоотой одоо хөтөлбөр боловсруулах олон улсад амжилттай хэрэгжээд байгаа эдгээр хөтөлбөрүүдийг бас Монгол улсын боловсролын салбарт оруулж ирэх ийм үйл ажиллагааг бол хийгээд ажиллаад явж байна. Nati Scientist хөтөлбөр. Nati Science нь дэлхийн 40 гаруй улсад салбартай хүүхдийг өөрөө турших, оролцох, тоглох, хийх бүтээх хэрэгцээний хөтлөн шинжлэх ухаанд дурлуулах үндсэн зорилготой. Сургалтын гол хөтөлбөр болох STEM нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик суйрлан явагддаг байна. Хүүхэд гэдэг өөрөө маш одоо хүүхэд ч гэлтгүй хүн гэдэг маш олон төрлийн одоо зан характертай тийм ээ сэтгүүн онцлогтой байдаг шүү дээ. Тийм учраас бид нар бас одоо нөгөө EQ талаас буюу сэтгэл хөдлөл талаас гэтэл зарим нэг хүүхдүүдийн хувьд одоо STEAM буюу одоо илүү шинжлэх ухаанч хүүхдүүд тий шинжлэх ухаанаар дамжуулж одоо сурах тэр нь сонирхолтой хүүхдүүд гэж бас байгаа. Тэгэхээр эдгээр хүүхдүүдэд бид нар зориулаад яг одоо олон улсын 40 оронд хэрэгждэг одоо Nati Scientists гэдэг энэ хөтөлбөрийг бол Монголдо албан ёсоор одоо оруулж ирээд хичээллэж байна. За өөрөө гар бие оролцож туршиж хийсэн энэ хичээл маань болохоор хүүхдийн шүүмжлэл сэтгэлгээ альваг олон класс нь харах, улс төртэй хандах энэ чадваруудыг хөгжүүлдэг. Тэгэхээр энэ чадварууд ерөөсөө 21-р зууны хүн болгонд хэрэгтэй. Тийм ч учраас бид эдгээр чадваруудыг аль болох олон хүүхдэд хүргэе гэдэг үднээс одоо сургууль цэцэрлэгүүдтэй хамтарч одоо үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байгаа. За хүн болгон заавал инженер, эсвэл технологич, эсвэл шинжлэх ухаанч болох албагүй. Гэхдээ хүн болгон шинжлэх ухааны одоо суурь, мэдлэг, ойлголт хэрэгтэй. Хүн болгонд бүтээл сэтгэлгээ, сониуц, зан чанар гэдэг зүйл хэрэгтэй. Тэр ч утгаараа бид нэр одоо хүүхдийг цогц хөгжүүлэхдээ олон талаас нь хөгжүүлэх зорилгоор бас энэ одоо Nati Scientist хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгч нь болоод оруулж ирээд ажиллаад явж байна. So thanks for everyone and I'm happy to be here with
with the Q Education Group and Nati Scientists to make this happen in Mongolia. Thank you. It was founded in the year of 1996 with over 130 plus branches nationwide. And I am glad and happy to tell you that we in Q Education Group is implementing it. Кембрижийн англи хэлний хөтөлбөр. Кембрижийн хүүхдийн англи хэлний хөтөлбөр олон улсын стандартын дагуу дуулах, жүжигчлэн тоглох, хэлэлцүүлэг, судалгаа төслийн ажил хийх, илтгэл танилцуулах, баримт болон шинжилгээ ухааны хөтөлбөрүүдтэй ажиллах зэрэг олон сонирхолтой хөгжилтэй аргаар дамжуулан дан ганц хүүхдийн англи хэлний мэдлэг төдийгүй танин мэдхгүй, мэдрэхгүй, нийгэмшгүй, бүтээлч сэтгэлгээний хөгжилд давхар сургадаг онцлогтой юм. Мэдээж бид нар олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн тэргээрийг хэрэгжүүлж байгаа багш нар байна. Монгол багш нар, гадаад багш нар гэсэн одоо байдлаар хэрэгжүүлдэг. Тэгэхээр хамгийн гол нь олон улсын хөтөлбөрийг бид нар оруулж ирлээ гэд шууд ингээд заачихгүй тийм ээ. Тэрийг яг хүүхдийнхээ Монгол хүүхдийн онцлог тохируулж бас adaptation буюу тохируулга хийдэг. Кембрижийн англи хэлний хөтөлбөрөөрөө дамжуулан бид хүүхдүүдэд зөвхөн англи хэлийг заахаас гадна хичээлийнхаа агуулга, сонирхолтой арга зүйг ашиглаад хүүхдүүдийнхаа бүтээл, сэтгэлгээ, зан харилцааны чадвар, багаар ажиллах чадвар зэрэг 21-р зууны хамгийн чухал тооцогдох 5C чадварыг эзэмшүүлэхийг мөн зарим ажилтдаг байгаа. Заах арга зүй өөрөө маш хөгжилтэй, хүүхдэд тохирсон байж иж хүүхэд тэрийг хүлээж авдаг. Тэгэхээр одоо жишээлбэл нэг анги дотор маш олон янзын одоо хүүхдүүд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүүхд болгоны сэтгүүн онцлог тохируулж сургалтаа явуулвал илүү сонирхолтой болж идэг. Ерөнхийдөө бол энэ дээр маш олон одоо үр дүнгуудыг бас дурдж болно. Хүүхдүүд маань нэгдүгээрт бол өөрийгөө илэрхийлэх чадвар бол маш өндөр болж байна. Нөгөө талаас хүүхдүүд эцэг эхтэйгээ нээлттэй сэтгэл хөдлөл айгуу тийм нээлттэйгээр илэрхийлдэг бас болж байгаа. Сайенс дээрээ гоё шинжлэх ухаан хийгээд туршилтууд хийгээд тэгээд нөгөөдгөө ээж аавдтай хэлээд саван хийсэн, слайм хийсэн. Амар гоё ингээд тавган дээр ингээд юм буцалгаад энэ ингээд ууршиж байна, энэ ингээд уур гарч байна. Тэгээд энэ шинжлэх ухааны ач холбогдол нь юу вэ? Энэ яаж ууршиж юм гэдгийг бас үзүүлж байгаа юм аа гэж бодож байна. Сонирхолтой хийгээл тоглоол туршилт хийх үед ингээ гоё баян суглан гэдэг. Би одоо ангиас хамгийн сайн нь болж байгаа англи хэлний явснараа тэрнээрээ дагуулдаг. Гарч байгаа уураа барьж байгаа. Нээлттэй байж байгаа. Нөгөө ингээд хүнтэйгээ ярилцаж биенийхээ сэтгэлийг ойлгохоор илүү байдаг давгүй. Сэтгэл хөдлөл барих. Тэгээд уураа ингээд зөв юмд ашиглах зэрэг олон юм сууж авсан. Эхгүүдээр болохоор ямар нэгэн сэтгэл хөдлөлөө барих тухай үзсэн болохоор би тэрийг яг бодит байдал дээр туршид үзсэн. Тэгээд тэрийг өмнө нь би ууралсан үедээ уураа гаргаад байдагсан. Харин одоо бол уураа гаргасан ч гэсэн төвчж байгаа. Явж эхэлсэн цагаас эхлээд өөрчлөлт ажиглагдсан. Маш их дуртай байсан. Маш аз жаргалтай болсон. Өмнө ингээд одоо юм ярихдаа гацаж төгдрээд одоо яг юу илэрхийлэх гээд байгаагаа сайн өөрөө ингээд илэрхийлж чаддгүй байсан хангалттай. Тэгээ одоо болохоор яг ярмаар байгаа юм аа, хэлмээр байгаа юм аа, асуумаар байгаа юм аа бүгдийг аягүй сайн нээлттэй ярилцаж ойлголцдог болсон юм хүмүүстэй аав ээжтэйгээ гэрийнхэн тагаа найзуудтай. Зөвхөн энгийн хөвшмөлтэй нэг юм байхаас арай нэг өөр төрлөөр нь хөгжүүлж бас харъя тий. Хэрвээ тэрдэл нь үнэхээр гайхамшигтай байвал ер нь л яг энэ чиглэлээр барай явъя гэж бодож байгаа байхгүй. Тэгээ миний том хүүхэд. Тэгээд том хүүхдийнхаа ихэнтэй суурийн айтайхан тавьчвал 3 дүүтэй болохоор тэд нартаа бас тусна юм болж магадгүй гэж бодлоо. Шийдчихлээ гэж. Ирээдүйд хүүхдүүдээ тайван сайхан нийгэмд амьдруулахыг хүссэн хэн бүхэн өнөөдрийн бяцхан хүүхдүүд өсвөр үеийн охид хүүгүүдийнхээ сэтгэн бодох IQ хөгжүүлэхийн зэрэгцээ EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан чадварт сургаж
зүрх сэтгэл, мэдрэмжийн тижээнд итгэж зөв иргэн болгож төлөвшүүлээрэй.